гэмт хэрэг, ядуурл, хар тамхи, өдөр бүр хин нэгэн амиа алддаг Комптон хотын аимшигт агуулмж. Энэ харанхуй ертөнцөөс хөгжмийн түүхэнтэх хамгийн агуу яруу найрагч Плүцерийн шагнал хүртсэн цорын ганц рэпер төрөн гарна гэж хэн санах вүлээ. Өнөөдөр бүгдээрээ хип-хопын амьд томог Кендрик Ламарын бодит амьдралын сэтгэл хөдлөм түүхээр аялцгаая. Үзэгч та бүхэн видеоны тайлбар хэсэгт байгаа линкээр ороод Newsack суугийн албан ёсны Telegram чаналд нэгнээрээ энэ ч хэдүүлээ арай л нэг ойр дотны баяда те. За ингээд бичлэгэнд орцгоё. Кендрик Ламар Давгорд 1987 онд төрсөн. Түүний эцэг эх Чикагогийн гэмт бүлэглэлээс зүхтаж Комптонд ирсэн ч энтхийн амьдралч мөн ялгаагүй тамшигл байлаа. Кендрик дөнгөж 5 настай байхдаа гэрийнхэн гадаа хүн буудуулан амиа алдахыг өөрийн нүдээр харжээ. Түүний эргэн тойронд байсан найзууд, үе тэнгийнхэн нь бүгд гэмт хэрэг бүлэглэлийн гишүүд байлаа. Гэвч Кендрик тэр хідээс арай л ялгаатай. Тэрээр маш дуугүй, бүрэг, сургуульдаа онц сурдаг, ном унших дуртай хүү байлаа. Сургуулийнхын багш түүнд шүлэг бичгийг зааж өгснөөр Кендрик гудамжны аимшигт дүр зургуудыг өдрийн тэмдэглэлтэд шүлэг болгон буулгаж дотоод айдсан хунига цаасан дээр гаргаж эхэлсэн байдаг. Түүний амьдралыг бүр мөсөн өөрчилсөн тэрхүү түүхэн өдөр нь 1995 онд тохиолсон. Дөнгөж 8 настай Кендрик хүү аавынхаа мөрөн дээр суугаад томогт рэпер Tupac Shakur'ын клипний зураг авалтыг Комптны гудамжинд олж харжээ. Энэхүү агшин түүний зүрхэнд гал асааж би ч гэсэн рэпер болно гэсэн амьдралынх нь цорын ганц зорилго болон үлдэв. Энэ хугацаанд бяцхан Кендрик зүгээр нэг мөрөөдөж суусангүй. Комптны гудамжинд залуус хэдэн зуугаараа гэмт хэрэгт холбогдож, шоронд орж, эсвэл амиа алдаж байхад Кендрик өөрийгөө гудамжнаас аврах цорын ганц зам нь хөгжим гэдгийг мэдэж байлаа. Тэрээр 16 настайгаас эхлэн K-Dot гэх нэрээр Комптны подвалд жижиг студиэр явж орон нутгийн рэп батлуудад орж өөрийн үгийн баялаг хурцтай урсгалаараа үеийнхнийгээ гайхуулж эхэлсэн юм. Тэрээр өдөр бүр цаг тутам шүлэг бичиж микрофоны ард хоолоогоо сойж байлаа. Түүнд үнэтэй хувцас, машин, гэр орон нэр хүнд байсангүй. Байгаа ганц зүйл нь ердөөл түүний үгийн баялаг нь байсан юм. Түүний амьдралын эргэлтийн цэг 2009 онд тохиов. Тэрээр өөрийнхөө хуучны тайзны нэр болох K-Dot-оос татгалзаж өөрийн бодит нэр болох Кендрик Ламараар уран бүтээлээ хийхээр шийджээ. Энэ бол зүгээр нэг нэр солилт биш. Бусдыг дуурайсан гудамжны рэпер биш. Өөрийнхөө бодит амьдралыг дуулдаг жинхэнэ уран бүтээлч болох эхлэн байлаа. Тэрээр 2010 онд Overly хэмээх микстейпээ гаргав. Энэхүү бүтээлд багтсан Ignorance's Blast дууны клипийг нь хип-хопын загалмайлсан эцэг Тэрбумтон Dr. Dre өөрийнхөө студийн өрөөнд үзэж суужээ. Кендрикийн тэрхүү юр бусын хэмнэл үгийн гүн утгыг сонсоод Dr. Dre шууд энэ залууг олж ир гэж туслахуудаа тушаасан гэдэг. MLB-д Newsack нэрээр 200 урамшууллаа. Анхны уулзалтаараа Dr. Dre түүнээс шууд студид ороод дуу бичгийг шаардсан бөгөөд Кендрик ямар ч сандралгүйгээр өөрийн авьяасыг тултал нь харуулж Dr. Dre-г алмааруулж чаджээ. Комптны гудамжинд өссөж төөрч орсон бүрэг хүү өөрийнхөө тууштай тэмцлийн ачаар хип-хопын хааны хаалгыг өөрийн авьяасаар өшөглөн орсон энэ байлаа. Dr. Dre Кендрикийг анх студидд авчираад ердөө ганцхан л зүйлийг хүссэн юм. Тэр нь жинхэнэ байх. Dre түүнийг өөрийн Aftermath болон Interscope лейблдээ нэгтгэхдээ хөгжмийн түүхэнтэйг ховор хийгддэг гурвалсан гэрээг хийсэн. Тэрээр Кендрикийг төрүүлж өсгсөн Комптны уугуул Top Dog Entertainment-тай эрхийг нь хуваалцаж уран бүтээлийнх нь чиглэл, үг хэллэг, концепцийг нь өөрчлөхгүй байх хэрэгчлөөг Кендрик Ламарт олгосон юм. Энэ бол Dr. Dre-гийн хамгийн том стратеги байлаа. Тэр Кендрикийг радиод зориулсан хямдхан хит дуу хийлгэж эвдхийг хүссэнгүй. Харин Кендрикийн тэрхүү түүхий гудамжны амьд яруу найргийг хэвээрнүүлдэж дээрээс нь өөрийнхөө дэлхийн хэмжээний хөгжмийн продакшн, хязгааргүй маркетинг, мөнгөний хүчийг нэмж өгсөн юм. Тэдний хамтралын үр дүн 2012 онд дэлхийд мэдрэгдсэн. Dr. Dre өөрөө гүйцэтгэх продюсераар нь ажилласан Кендрикийн анхны томоохон цомог болох Good Kid, Mad City-г худалдаанд гаргасан. Dre энэхүү цомогт өөрийнхөө хамгийн шилдэг битмейкеруудыг ажилуулж, Swimming Pools, Poetic Justice зэрэг дуунуудыг нь дэлхийн хэмжээний хит болгох маркетингийг араас нь хийлээ. Бүр цомгийн The Recipe дуун дээр Dr. Dre өөрөө рэп хийж, Кендрикийг хип-хопын дараагийн хаан гэдгийг
дэлхийд албан ёсоор баталж өгсөн юм. Энэ цомог Billboard-ийн түүхэнд хамгийн удаан хугацаанд чартаас гараагүй хип-хоп цомог болж түүхэнд үлдсэн. Dr. Dre түүнийг Eminem, Snoop Dogg нарын дараах өөрийнхөө залгамжлагч баруун эргийн шинэ үдирдэгч болгон дэлхийн оройд залж чадсан юм а. Kendrick-ийн төрөлхийн суу тухайн Dr. Dre-гийн алсын хараа хоёр нэгдснээр тэд зүгээр нэг pop-ot биш хөгжмийн салбарыг бүхэлдэн захирах шинэ эзэнт гүрнийг байгуулж чадсан билээ. So all I can do, man, is just work on the art form and everything. Kendrick Lamar on the radar for success. I used to wanna be like Michael Jordan. My daddy and my mama came to Compton to accomplish one thing: raise a queen, raise a king named Kendrick. This is my brother Kendrick Lamar. You always have somebody to relate to with Kendrick Lamar. That's what I represent, man. I just represent the people. Kendrick Lamar, coming out of Compton, California, has reached the global stage. Дэлхийн хэмжээний супер одуудын амьдрал элдв хил ам салалт хов живээр дүүрэн байдаг бол Kendrick Lamar-ийн хувийн амьдрал хип-хопын түүхэн дэх хамгийн үнэнч хамгийн нандин түүх юм. Тэрээр өнөөдрийг хүртэл өөрийнх нь дэргэд бат цогсож буй ихнэр Whitney Alfordтэй Compton-ы ахлах сургуультай байхдаа анх танилцж байсан. Тэд дөнгөж 10-аад настай Kendrick-д нэр хүнд мөнгө төгрөг ирээдүй баталгаа гэд юу ч байгаагүй. Ердөөл гудамжны бүрэг хүү байх үеэс хоорондоо бие биедээ хайртай болсон. Whitney түүнийг рэп сонирхож эхэлснээс ахуулаад Dr. Dre-д нээгдэж дэлхийн оройд гарах хүртэл бүхий л хүнд цаг хугацаанд Kendrick-ийн арын албыг найдвартай дааж хамгийн үнэнч зөвлөх хамгийн дотны найз нь байж ирсэн. Kendrick нэгэн ярилцлагада тэр бол намайг Kendrick Lamar болохоос өмнө бүр K-Dot ч болохоос өмнө намайг яг хэн бэ гэдгийг мэддэг байсан цорын ганц хүн гэж бахархан ярьсан байдаг. Тэд хэдэн 10 жилийн үнэнч хайраа баталж 2015 онд албан ёсоор сүү тавьсан бөгөөд өдгөө 2 хүүхдийн аав ээж болоод байна. Тэд 2019 онд анхны охиноо үлгийдэн авч харин 2022 онд анхныхаа хүүг үлгийдэн авсан юм. Kendrick Lamar өөрийн гэр бүл үр хүүхдүүдэд папарац болон хэвлэл мэдээллийн хэрэгслээс маш их нууцладаг бөгөөд тэдний гудамжны харанхуй соёл сошиал ертөнцийн хорт уур амьсгалаас хол тайван амьдруулахыг хичээдэг. Гудамжинд төөрч явсан хүүг өнөөдөр дэлхийн хэмжээний ухаалаг удирдагч сайн аав болгоход түүний эхнэр гэр бүлийнх нь нөлөө асар их байсан билээ. Хип-хопын хаан ширээнд заларсан Kendrick Lamar-ын амжилт хизээч радиогийн хямдхан хийдүүдээр тогтоогүй. Тэрээр уран бүтээлээр нийгмийг соён гэгэрүүлснийхээ төлөө 17 удаагийн Grammy шагнал хүртэж 2018 онд pop сонгодог хөгжмөөс өөр хиндэж олдож байгаагүй Pulitzer-ийн шагналыг хүртсэн түүхэн дэх анхны рэп уран бүтээлч болсон юм. Энэ бол зүгээр нэг амжилт биш. Хип-хоп урлагийг дэлхийн хамгийн дээд зиндааны уран зохиолын түвшинд хүргэсэн түүхэн үйл явдал байлаа. MLB-д Newsack 111 нэрээр 200 урамшуулаарай. Мэдээж энэхүү агуу карьер нь түүнд асар их мөнгө хөрөнгө чимээг авчирсан. Өнөөдөр Kendrick Lamar-ийн цэвэр хөрөнгө 90-100 сая долларын хооронд үнэлэгддэг. Тэрээр Лос Анжелес болон Нью-Йоркд сая долларын үнэтэй үл хөдлөх хөрөнгө эзэмшдэгч бусад рэперүүд шиг алт алмаз үнэтэй гинжээр чамирхаж хөрөнгөө гайхуулах туйлын дургүй. Тэр маш даруухан энгийн амьдралыг эрхэмлдэг. Тэгвэл Kendrick хөрөнгөө юунд зарцуулж тархиа яаж амраадаг вэ? Түүний хамгийн том хобби хөрөнгө оруулалт бол кино урлаг, философи, график дизайн юм. Тэрээр өөрийн PG Lang хэмээх бүтээлч компаниараа дамжуулан залуу уран бүтээлчдийг дэмжиж өндөр түвшний виртуал арт кино төслүүдийг санхүүжүүлдэг. Үүнээс гадна Kendrick Lamar бол спортын улаан хорхоотон. Тэрээр төрсөн нутгийнхаа Los Angeles Lakers болон Dodgers багуудын тоглолтыг алгасахгүй үздэг бөгөөд чөлөөт цагаараа спорт сонирхчдын хуваар спорт бооцоо тавьж таавраа сорих дуртай. Тэрээр уран бүтээл хийхдээ маш их стрессдэг тул хаяа нэг спорт тоглолт дээр бооцоо тавьж түүнийг сэтгэл догтлон үзэж тархиа амраадаг байна. Өнөөдөр би түүний хэн нэгэнтэй үүсгэсэн элдв биф, хувийн амьдрал, элдв сонирх ачин хов живийг ярихыг хүссэнгүй. Учир нь Kendrick Lamar гэдэг хүн өөрөө зөвхөн уран бүтээл, зөвхөн хөгжмийнхөө түнхэрэл хүндлэгдэх хэрэгтэй жинхэнэ урлагийн түүчээ болсон рэпер юм. Compton-ы гудамжнаас Pulitzer-ийн шагнал хүртэл хийсэн түүний түүх гардах үзэгч нь буунаас илүү хүчтэй гэдгийг баталсан билээ. Энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Дараагийн дугаарт хэний түүхийг сонсомоор байна. Комент хэсэгт сэтгэлдээ бичиж үлдээгээрэй. Subscribe дарахаа бүү мартаарай. Сакаут төр баяртай үзэгчтэй.